За өдрийн төргийн бизнес подкастын сонсогчдоос бас үзэгчдэд бизнес семинар редактор даваад орж байна. За өнөөдөр бас нэгэн чухал сэдвээр ярина. Ерөнхийдөө манай дугаарыг бүхэл сэдв чухал байгаа. Борлуулалт түгээлт гэдэг сэдвээр ярина. За ингээд ярилцах зочноо танилцуулъя. Asmas Apart компани зөвлөх. За Монголын борлуулагчдын холбооны тэргүүн Аравдан зөвлөх маань ирсэн байна. Өдрийн төргийн танд. За баярлалаа. За тэгээд борлуулалт түгээлт гэдэг бол одоо ерөөхдөө бизнес болгонд байдаг ерөөхдөө ийм цусны эргэлт болсон процесс байгаа шүү дээ тий. Тэгээд Аравдан гээд шин зөвлөх манай подкаст орж ирж байна. Анх удаа орж байна. Тэгээд тантай бас танилцах хэрэгтэй байх. Та өөрийнх нь тохиож яхан товч яриач бизнесийн салбарт ажилласан туршлагаасаа. Яг уу саяын хэлдэг шиг борлуулалт гэдэг бол бизнесийн бол үндсэн процесс нь болж явдаг. Энэгээрээ бол маш чухал одоо бизнесийн функц болж явж байдаг. Миний хувьд болохоор сүүлийн яг худалдаа үйлчлэгээний салбарт ажилласан гэвэл 30 жил ажиллаж байна. Худалдаа үйлчлэгээний салбарт. За үүнээс 22 жил нь бол яг энэ борлуулалт түгээлтийн салбарт ажиллаж байна. Тэгэд энэ 22 жилээс ер нь 10 гаруй жил нь бол ер нь борлуулалт түгээлтийн менежментийг сайжруулах чиглэлээр байгууллагууд бол зөвлөх хөгжлөгийг үзүүлж ажиллаж байгаа гэсэн. Тэгэд ер нь бол энэ борлуулалт түгээлтийн менежмент хөгжлийг сайжруулах ажгаар бол одоо борлуулалт түгээлт манд бол гол гүйцэтгэгч нь бол худалдааны төлөөлөгч түгээлтийн ажилтнууд байдаг. Тэгэхээр энэ түгээлт худалдааны төлөөлөгч түгээлтийн ажилтнуудыг одоо сургах, бэлтгэх, тэгээд улсын хэмжээнд одоо хүчин төгөлдөр гэрчлэгээ өмнөх олох нэг чадамжийн гэрчлэгээ гэдэг мэргэжлийн нэг богино хугацаанд зураад. Тэгэд энэ үйл ажиллагаануудыг бол хийдэг байгаа гэсэн манай Монголын борлуулагчтай холбооны мэргэжлийн холбоо. Тэгээд дээр нь одоо борлуулалт түгээлт маань яг ямар бараа бүтээгдэхүүнээр байдаг вэ гэхээр бүх бараа бүтээгдэхүүнөөрөө заавал борлуулалт түгээлтэй байх боломжгүй байна. Тэгэхээр энэ дээр хүнс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн гэж ярьж байгаа. Тэгэхээр хүнс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн гэдэг маань үйлдвэрлээд импортлоод тэгэд яг одоо нүүн түгээлт борлуулалт хийдэг. Одоо түгээлт борлуулалт хийнэ гэхлээр бол манай хүмүүс маань бас зөв ойлгох хэрэгтэй байгаа. Энэ бол захин худалдаа биш. Тэгэхээр энэ дээр бараа бүтээгдэхүүнээ худалдаа үйлчилгээ хоол үйлдвэрлэлийн цэгүүдэд одоо тодорхой зорилт одоо цэг хугацаанд ингэж түгээж захиалга аваад түгээж борлуулдаг үйлдэл хийгээд байгаа. Энэ бизнесийг л одоо түгээлт борлуулалтын бизнес гэж л үзээд байгаа гэсэн. Борлуулалт түгээлтийн зөвлөх үйлчлэгээ гэхээр ерөөхдөө сонирхолтой байна л да тийм. Одоо энэ бол одоо юу гэдгийг борлуулалтад нь оролцсон гэсэн үг шүү дээ. Ерөөхдөө ийм том одоо системийг нь одоо чиглүүлж өгнө гэсэн гэж ойлгохтой. Тэгэхээр яг борлуулалт түгээлтийн үйлчлэгээ гэхээр бас ямар онцлогтой гэдгийг яаж одоо тийм борлуулалт үйлчлэгээ тийм борлуулалт түгээлтийн зөвлөх үйлчлэгээ гэдэг зүйлээ хийхдээ одоо жишээ нь миний хувьд бол ямар үйлдэл хийдэг вэ гэдгээр эхлээд тухайн байгууллагын борлуулалт түгээлтийн үйл ажиллагаан дээр нь үнэлгээ шинжилгээ хийдэг гэсэн. Тэр үнэлгээ шинжилгээг бүх төвшөнд нь одоо тэр түгээгчийн үйлдэл, худалдааны төлөөлөгчийн үйлдэл, тэр дунд шатны менежерийн үйлдэл, удирдах шатны менежерийн үйлдэл, дээр нь одоо гүйцэтгэх удирдлага, эзний үйлдэл. Тэг ингээд бүх төвшөнд нь үнэлгээ шинжилгээг нь хийгээд энэ үнэлгээ шинжилгээгээр одоо энэ борлуулалт түгээлт өөрөө зөв явах гинжи хэлхий хаана тасарсан байна гэдэг тасарсан тэр тасалтыг олоод тэгээд тэрийг үнэлгээ шинжилгээний ажил дээрээ суйрлаад яаж сайжруулах уу гэдэг ажлын төлөвлөгөөгөө гаргаад тэгээд тэр ажлын төлөвлөгөөгөө бол одоо нэг бүх төвшөндөө дахиад танилцуулдаг гэсэн. Зөвхөн удирдлагад танилцуулаад тэнгуут байгууллага удирдлага за яг эндийг шийдчихдэг гэсэн үг биш байна тийм ээ. Тэгэхээр бүх төвшөнд нь танилцуулж ээж тэднэртэйгээ нийлж ажлын төлөвлөгөөнд одоо тэр дотоод орчинд нь нийцсэн тийм ээ. Магадгүй тэр бүтээгдэхүүнийх онцлогт нь тохирсон өөрчлөлтийг нийтээрээ гаргаад тэгээд тэр ажлын төлөвлөгөөгөө бол хэрэгжүүлж ажилладаг гэсэн. Тэгээд ер нь бол ингээд борлуулалт түгээлтийн зөвлөх хөгжлийг үзүүлэхэд бол зайлшгүй одоо байгууллагын бусад албадуудтай уялдаа холбоотой ажиллах шаардлага үүсдэг. Жишээлбэл санхүү, үйлдвэрлэл, тэгээд хүний нөөц, ТНЗ буюу татврын мэргэжлийн зөвлөх ч гэдэг ингээд энэ шаардлагуудад тулгардаг учраас тухайн асуудлаа шийдэхэд эдгээртээ зөвшөлдсөх хэлцэх асуудал үүсэж байгаа. Тэгэхээр энэ зөвшөлдсөх хэлцэх асуудлыг шийдвэрлэхийн тулд ганцаараа байх нь өөрөө хангалтгүй байдаг. Тийм учраас сүүлийн одоо 3-4 жил бол яаж ийм гэхлээр яг ингээд санхүүг яг ийм салбартаа олон жил ажиллаад мэргэжсэн санхүүгийн зөвлөх
үйлдвэрлэлийн зөвлөх, хүний нөөцийн зөвлөх, мэрэгсэн ТНЗ эднэртэй хамтарч энэ байгууллагуудаар орж ажиллаж илүү одоо богино хугацаанд тухайн байгууллагын одоо энэ шүтний өвчин болоод байгаа зүйл тийм ээ, амжилтыг нь хурцлах асуудлыг бол шийдвэрлэж гаргаж өгöd байгаа ийм үйлчлэгийг бид нар сүүлийн үед бол одоо зөвлөхөд баг бий болж ажиллаж байгаа нь илүү үр дүнг гаргадаг. Тэгэхээр яг борлуулалт түгээлтийн сайн баг гэж юу нэг ямар багийг хэлэх гээд байна те. Тэр одоо багт яг ямар үндсэн үүрэг функцууд байдгийг те. Энэ нэг жоохон ойлголтыг өгвөл. Борлуулалтын сайн баг гэхээр өмнө нь юу гэж ойлгож ирсэн бэ гэхээр борлуулалтын сайн багийг бол одоо нэг юм ур чадвар өндөртөө одоо хүмүүс цуглаад сайн баг болоод энэ бол сайн баг гэд ингээд явдаг байсан. Энэ бол одоо 2015 он би бол баримжаагаар ярьж байгаа орчин бүртэл бол нэг хүн дээр суурилсан ийм асуудлаар яваадсан. Одоо тэгэхээр сүүлийн үед одоо яаж юм гэхээр бид нар системчилсан тогтолцоог бий болгож тавьж эхэлж байгаа гэсэн. Хүн дээр суурилахгүй систем маань өөрөө эргэж явах хэвээр тогтолцоог бий болгох руу илүү чиглэж ажиллаж байгаа. Энэ нь илүү үр дүн авчирж байгаа гэсэн. Хэн нэгэн хүний ур чадвар дээр суурилахгүй байгаа гэсэн. Тэгэхээр тогтолцоог ингээд зөв чиг үүрэг буюу өөрөө өөрийгөө хяндаг гүйцэтгэлээрээ өөрөө өөрсдөө хяндаг энэ тогтолцоог бий болгож тавихад ERP програмаараа маш чухал үүрэгтэй үүрэг өрөөлтөд оролцож байгаа гэсэн. Тэгэхээр одоо сайн ERP програм, зөв ERP програм гэсэн үг. Танаа дотоод орчинд зохицож байгаа ERP програм дээр суурьдаад энэ зөв систем процессыг тавьж өгөөд ингээд энэ нэг сайн багийн үйл ажиллагааг бий болгох талаар бол ажиллаж байгаа. Ингэхдээ мэдээж зөв хүн, зөв хандлагатай хүн тухайн тэр процесс үйл ажиллагааг гүйцэтгэдэг байх нэг чухал байгаа. Тэгэхээр хувь хүний үүрэг оройлол одоо өмнө зөвхөн тэр хүний ур чадвар дээр суурилдаг байсан бол системийн дагуу ажилтдаг байх нь илүү тэр хүний үүрэг оройл илүү чухал болж эхэлж байна гэсэн. Тэгээд мэдээж багийн хувьд бол хамтарч ажилтдаг, асуудлаа хамт шийддэг, дээр нэг нөхөж ажилтдаг байх нь илүү чухал байгаа гэсэн. Нөхөж ажиллаж чаддаг. Жишээлбэл нөхөж ажиллана гэдэг маань бол одоо жишээлбэл худалдааны төлөөлөгч маань өнөөдөр нийгэм амьдрал баян штэ өвдөж болно. Асуудал гараа явж байна. Тэгвэл түгэлтийн ажилтан ч юм уу удирдах байгаа хяналтын ахлах ажилтан эдгээр нь нөхөд ажилладаг байх. Богино хугацаанд тэрийг ийм тэгэхээр тэр ажлын байруудынхаа гүйцэтгэгчиг үүргүүдэд ойлгоцсон байх. Тэгэхээр тэр ажлын байруудынх нь гүйцэтгэх үүргүүд нь тодорхой процесс менежментийн процесс одоо зурглалд бүх юм ингээ гарцсан байж байгаа. Хинч тэрийг хараад хийж чаддаг байхаар тодорхой болцсон байх нь айгүй чухал байна. Одоо энэ тэгвэл энэ баг систем дотор яг ямар стандартны тийм одоо чиг үүргүүд байх хэвээр заавал байх хэвээр одоо тий. Ерөөсөө тэр ажлын байраа бид нар илүү тодорхой процесслсан байх юм бол тэнд заагдсан үүргэл цаг хугацаанд нь гүйцэтгэдэг байх нь чухал болчихж байна гэсэн. Тий. Зөв. За тэгэхээр одоо бас нөгөө талаас нь лавшруулж асуумаар байна. Одоо юу ингэж ярьдаг шүү дээ. Борлуулалт байхгүй ерөөхдөө бизнест юу ч тохиолдохгүй, кэш байхгүй юу ч болохгүй тийм ээ. Тэгэхээр та түр ярьсан ингэж одоо үнэлгээ хийдэг гэж тодорхой үнэлгээний цэгүүд байгаад шүү дээ тий. Тэр одоо үнэлгээ хийх явц ч гэдэг юм уу таны анзаарснаар яг энэ борлуулалт түгээлтийн баг дээр одоо энэ процесс дээр тий гол гардаг нийтлэг тийм алдаанууд бас юу вэ тий. Яг энэ дээр ингэ тогтож ярил. Зөв. Ер нь бол юу ч хийгээгүй хүн бол хинт ч шүүмжлүүлэхгүй. Тэгэхээр юм хийж байгаа хүн дээр бол алдаа дутагдал бол хөндлөнгөөс бол харагдах асуудал байхыг бол үсэхгүй. Тэгэхээр мөн түрүүний ярьсан чинь хүн дээр хэд суурилсан ажиллагаа явуулаад байна. Хяналтын тогтолцоо бас их сул байгаад байна. Тэгэхээр хяналтын тогтолцоо гэхээр хүмүүс хүнийг ингээд бүр ингээд амар хянах гээд байна гэж ойлгох гэдэг. Тэгэхээр одоохондоо хяналтын тогтолцоо буюу тэр ажил гүйцэтгэлийн мэдээлэл имийг авах нь өөрөө энэ үгээс өөрөөр илэрхийлэх боломж айгүй хэцүү байгаад байна л да. Тэр энэ хяналтын тогтолцоо гэдэг бол ерөөсөө ингээд ойлгочих хэрэгтэй. Та өнөөдөр 50 дэлгүүрээр орж захиалга авах хэвээр. 3 цагийн үед дөр нь хитээр орцсон байна гэдгийг энэ мэдээлэл аваад өнөөдөр яг 50-аар орж чадсан уу юу? Тэ? Ихэр үр дүнтэй орсон бэ гэдэг энэ үр юмыг л одоо бид нар ингэж мэдээлэл дамжуул юм авахын тулд бид нар хяналтын тогтолцоо гэж яриад байгаа болохоос биш хүнийг одоо нэг юм цагдаа эсвэл одоо нөгөө юу шиг ингээ хянах гэдэг асуудал бол биш шүү гэж байгаа. Тэгээ ер нь бол энэ хяналтын тогтолцоо муу байна. Дээр нь бүртгэл мэдээллийн солилцоо тааруулхан байна. За тэгээд тэр ашиг алдагдлын тооцоол бол ер нь жоохон муу байгаад байна. Цалин үлссний систем хангалтгүй байна. Карьер төлөвлөлт муу, гүйцэтгэлийн үнэлгээ тааруулхан байгаад байна. Тэгэхээр компаниудын борлуулалттай холбоотой энэ үйл ажиллагааны уялдаа холбоо бол энэ мэдээлэл бүртгэл дээр маш
суурилж явдаг учраас энэ бол маш чухал асуудал болчиход байгаа. Тэгэхээр энийг л буруу баг тий ингээд буруу хийгээд ах юм бол өөрөө энэ нэг асуудал илэрх боломж нь бол хязгаарлагдчихдаг зүйл байгаамаа л. Тэгэхээр бол та хэллээ шүү дээ. Сайн ингээд нийтлэг алдаанууд байлаа гэх. Тэгээд түрүү та бас яасан нэг ERP-ийг их тос болдгоо гэдэг. Ер нь гол шийдэл чинь ийм болчиход байна. Гэтэл ERP нэвтрүүлэгээс өмнө тухайн компаниудаа тэр нэг процессуудаа ядаж их цаасан дээр зураглаа тий. Програм болоход бэлтгэсэн байх хэрэгтэй шүү дээ тий. Яг тэн дээр бас ер нь бас юу анхаарах хэрэгтэй гэдэг дээр. Зөв. Одоо байгууллагын өдөртгүүд нэг юм асуудал байгаа даа. ERP програм авангууд тухайн ERP програм нь өөрөө ажиллаад байгууллагын бүх юмыг гой сайхан болгочихно гэж бодоод байгаад хамгийн том алдаа байгаа. Тэгэхээр ERP програмыг байгууллагынхаа дотоод орчинд нэвтрүүлэх гэж байгаа бол эхлээд ямар менежмент процесс үйл ажиллагааг явуулах юм бэ гэдгийг бүр ингээд наривчлан тусгаж буулгаад тэр процесс үйл ажиллагаа чинь маш тодорхой хяналтын цэгүүд нь хаанаа байх юм те энэ бүх юм чинь бэлэн байжж тэр бэлэн болцсон энэ процесс үйл ажиллагаад тэр хяналтын системээ програм руу ERP руу оруулах асуудал واخгүй. Тэгээ ялгаа واخгүй нэг хүн л юм. Тэгэхээр програм бол өөрөө ажиллахгүй. Тэгэхээр алдаад байгаа гол алдаа нь юусэн энэ дээр л алдаа гаргаад байгаа гэсэн. Одоо байгууллагын зах зээл дээр ялангуяа нийт зах зээл дээр ажиллаж байгаа компаниуд нөгөө нэг юм борлуулалтын сэжим гэж чухал ойлгох байгаа шүү дээ. Лидүүдтэй тэр болгоныг алдахгүй ингээд тэр харилцааг жиг давж явах хэрэгтэй. Таны тохиолдолд ерөөхдөө нөгөө нэг хүнс өргөн хэрэглээний барааны борлуулалт төлөвлөлтийн менежментээр ажиллаж байна. Яг ийм зүгээр одоо чиглэл энэ салбарт яг тэр нэг борлуулалтын сэжим гэдэг тэр нэг одоо лидүүд бас ямар чухал үүрэгтэй байдгийг те тэр ийм төрлийн үйлдэл одоо юу бизнесүүдээр тэр сэжмүүдийг яаж алдахгүй ингэж тордож авах хэрэгтэй гэдгийг энэ дээр бол борлуулалтын сэжим гэхээр ер нь бол борлуулалтын сэжим өөрөө юунаас бий болох вэ гэвэл тухайн одоо борлуулж байгаа бүтээгдэхүүнийхээ онцлог шин чанараас л их хамаарч энэ бүтээгдэхүүн ямар замаар хаана хүнд очиж ямар газруудаар борлогдох юм бэ гэдгийг өөрөө гарч ирэх хэрэгтэй байдаг. Тэгэхээр тэр бүтээгдэхүүнийхээ онцлог шин жишээлбэл одоо энэ бүтээгдэхүүний борлогдох хурд хугацааны үед бол ямар байх юм? 1 хоног юм уу? 7 хоног юм уу? 30 хоног юм уу? 6 сарын хугацаанд борлогдоод байгаа юм. Тэгэхээр энэ юм их бүтээгдэхүүнийхээ онцлог шинжээ их тодорхой болгоод дээр нь өөрийнхөө байгууллагынхаа дотоод нөөцүүдэд зөв тодорхойлох хэрэгтэй. Та санхүүгийн нөөцийн үед одоо тэр маркетинг зар сурталчилгаанд хэрэм зарцуулах боломж байгаа. Техник тоног төхөөрөмж одоо түгэлт борлуулалтын тоног төхөөрөмж техникийн үед ер нь хэр одоо хэмжээнд ямар хэмжээг хамарч төгөх боломж төгсөлч байгаад байгаа. Ажиллах хүний нөөцийн үед бол одоо хэр боломж нөхцөл байгаа. Тэгэхээр энэ онцлог шинж дотоод нөөцүүдэд зөв хуваарлж иж энэ сэжмийг алдахгүй байх асуудал байна. Тэгээд сэжим бол яг сая нөөцүүдийг ярьдаг нь тэр сэжмээ хэр алдахгүйгээр урагшлахад зориулж байгаа асуудал байна. Тэгээд сэжим бол өөрөө түрүүний ярьдгаар тэр ямар цэгүүдээр борлогдох уу гэдгийг гаргана, ямар харилцагч нарыг хамрах уу гэдгийг гаргана тийм ээ. Ямар цэгүүдээр борлуулах уу гэдгийг гаргана. Тэгээ энэ төр дээр илүү маш сайн ажиллахын тулд тэр харилцагчийн бүртгэл мэдээллийн юмнууд дээр түлхүү дэлгэрэнгүй зөв бүтээгдэхүүн онцлогтой тохирсон тэр өгдөл ангиллуудыг гаргаж ашиглах нь чухал байна гэсэн. Тасыг л одоо бүртгэл рүү ингээл орж лээ л дээ шууд тийм ээ. Ер нь бүртгэл дээр бас гардаг нийтлэг алдаанууд их хоёлаа ярил л да ямар алдаанууд байдгийг бас эндээс ч нөгөө янз бүрийн сэжмүүд бас алдагдж байгаа тийм. Яг бүртгэл дээр нэг юм бэ. Энэ бол санхүүгийн бүртгэл гэхээсээ илүү борлуулалт тэгвэл харилцагчийн бүртгэл ярьж байгаа шүү. Тэгэхээр бүртгэлгээ тэнгүүр хүмүүс нөгөө нэг санхүү рүүгээ оруулаад хараад байж магадгүй. Тэгэхээр харилцагчийн өөрийнх нь бүртгэл мэдээлэл үндсэн мэдээллийн бүртгэл гэж нэг юм байна. За харилцагчийн кодчлол гэж нэг юм. За дээр нь бүтээгдэхүүн ангиллалтаа тохирсон одоо тухайн бүтээгдэхүүнийхээ талаарх мэдээллийг олж авах нэг ангиллын бүртгэл гэж байна. Одоо жишээлбэл тэр нөгөө нэг тухайн борлуулалтын сегментүүдэд бүртгэхийн тулд гаргаж байгаа бүтээгдэхүүнийхээ онцлог тохирсон ангиллын мэдээлэл гэсэн үг. За тэгээд гүйцэтгэх одоо чинь худалдааны төлөөлөгч, түгээгч гэдэг ингээд яг энэ харилцагчтай харилцаж байгаа бүтээгдэхүүн борлуулалтаар явж байгаа ажилтнуудын маань гүйцэтгэхтэйгүү одоо даалгавруудын шалтгааны сонголт гэж нэг юм байна. Шалтгааны сонголт гэж л яриад байгаа. Энэ яагаад гүйцэтгэдэггүй юм бэ? Ямар шалтгаантай тулсан юм бэ? Эсвэл гүйцэтгэгдсэн нь бол өөрөө борлуулалтын бүртгэлээрээ бүртгэгдчихдэг учраас энэ дээр бол асуудал байхгүй. За тэгээд ажил гүйцэтгэлийн мэдээлэл түрүүний яриад байгаа хяналт гэж яриад байгаа ажил гүйцэтгэлийн мэдээлэл. За тэгээд мэдээллийн урсгалыг сайжруулах. Тэгэхээр энэ юмнаа ингээд сайжруулчих юм бол энэ дээр бол ямар ч
асуудал гарахгүй цаашаа ажиллах боломж нь бол бүрдээд явчихж байгаамаа. Ерөн зүгээр яг одоо худалдааны төлөөлөгчдөг хүн дээр нь ямар одоо тийм төвлүүд байх хэвээр те одоо мэдээлэл алдахгүй бүртгэх юм уу. Ерхэд яг асуух гэдэг асуулт бол одоо тэр худалдааны төлөөлөгчийн компани хоёрын хооронд за тэгээд бас түгээгч энэ ийм нэг юм цикл доторх мэдээлэл яавал энэ чөлөөтэй алдагдал хуурсаж явах хэвээр. Тэгэхээр яг тэхийн тулд нөгөө нэг яг энэ захиалгын удирдлага гэдэг нэг удирдлага процессын үед бол зөв тодорхойлоод тэр захиалгын удирдлагын гинжи илгээ тасрахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй гэсэн үг. Жишээлбэл худалдааны төлөөлөгч захиалга аваад түгээхийн тулд хэрэмжээний ямар захиалга авсныг одоо агуулгын ажилтан аваад бүртгэл дээр хийж явах хэрэгтэй байна тийм ээ. Тэнгуут энэ талд түрүү хяналтын тогтолцоо гэдгээр дундчдны менежер маань тухайн ажилтны гүйцэтгэл хэрэмжээнд явагдаж байгаа өмнөх өдрийнхөө өмнөх 7 хоногийн мөн өдөртөө өмнөх сарын мөн өдөртөө хэрэмжээний одоо захиалгад нар орж ирэх юм ингээд энэ нөгөө нэг мэдээллийн гинжи хэлхэнүүдээ бид нар зөв ингээд байлгаж явах юм бол таны сайн яриад байгаа асуудал дээр уялдаа холбоо бол бүрэн хангагдах гэдэг юмаа. За тэгэхээр мэдээлэл ингээд зөв бүртгэгдээд аль талдаа ингээд тэгшгэн хүртээмжтэй байгаад бол одоо яг нөгөө нэг мэдээллийн тэнд янз бүр байгаад тахаар тэр чинь бас янз янзын алдаа гарах гэдэг шүү дээ тий. Тэгэхээр мэдээлэл жигд ингээд байхад бол нөгөө маркетинг гэдэг айгуу одоо хэрэг болно шүү дээ. Яг дараагийн одоо яг ямар кампанит ажил явуулах уу, ямар маркетинг хийх үгээд. Тэгэхээр ер нь бас яг маркетингийг ямар мэдээлэлээр хангаж явах хэвээр энэ бас нэг хамтын ажиллагааг яаж хангах боломжтой. Тэгэхээр энэ дэр нэг юм байгаад байгаа. Маркетинг маань өөрөө бол бас тодорхой судалгаа, шинжилгээ, мэдээлэл боловсруулах өгөгдлийг боловсруулж өөрсдөө хийх ажлын үр дүнгээ боловсруулан гаргадаг субъектууд байхгүй. Байгууллага одоо нэг алт нэгжийн хувьд бол тэгэхээр хэрвээ ингээд маркетинг тийм одоо харилцагч хэрэглэгчийг удирдахад одоо бараа бүтээгдэхүүнээ брэнджүүлэх шаардлагатай мэдээлэл хэрэгтэй байгаад байгаа бол үүнтэй холбоотой энэ шийдвэрийг гаргахтай холбогддог албан тушаалуудын ажлын байрнуудын гүйцэтгэлийн мэдээллийг бүртгэлжүүлэх нь илүү чухал байна гэсэн. Тэгэхээр жишээлбэл худалдааны төлөөлөгчийн ажил гүйцэтгэлийн мэдээллийг орц гарцын мэдээллийн бүртгэлжүүлэх, түгэлтэй ажилтны орц гарцын мэдээллийг бүртгэлжүүлэх тийм ээ. Ингэснийхээ үр дүн дээр тэр мэдээлэлээ боловсруулах нөхцлөд бүртчихэд байгаа. Гэтэл одоо яаж ямар алдаа гаргаад байна гэхээр энэ мэдээллийн өгөгдлийн бүртгэл байхгүй. Энэ одоо худалдааны төлөөлөгч түгээгч нь ямар орц аваад ямар гарц гаргаад байгаа, хичнээн харилцагчид яагаад байгаа, энэ бүртгэл нь байхгүй, бүртгээгүй байж байгаад гівгэнт биднэрт мэдээлэл хэрэгтэй байна гэж ороод ирдэг. Тэгэхээр энэ орц гарцын мэдээллийн бүртгэл шаардлагатай ажлын байрууд дээр гаргацсан байх юм бол энийг өөрөө ERP програм маань өөрөө ямар ч асуудалгүй боловсруулад гаргах одоо бүрэн өгөгдөл нь бий болчиход байгаа гэсэн. Тэгэхээр маркетингийн албан маань ямар ч одоо мэдээллийг тэр өгөгдөл дундаас бол бүртгэл мэдээллийн өгөгдлөөс бол бүх юма гаргаад ирэх, хариу үйлдэл үзүүлэх, бараа бүтээгдэхүүнээ брэнджүүлэх тэр бүх өгөгдлөө гаргаад ирэх боломжтой болж байна. Тэгээ энэ мэдээлэлч бас гүйцэтгэх удирдлагад хэрэгтэй шүү дээ. Ер нь яг бизнес нь яаж яваад байгаа, яаж амьдраад байгаа гэдгийг хараа шүү дээ. Зөв тоомос тий. Гүйцэтгэх удирдлагуудад бол мэдээж цаашдаа бизнесээ яаж зөв авч явахд чиглэсэн шийдвэрийн моднууд хэрэгтэй байдаг. Жишээ нь одоо 10 бүтээгдэхүүнтэй байлаа гэхэд одоо ашиггүйг нь болох юм уу, болохгүй юм уу, ашигтай болгох юм уу, гүү юм уу? Ер нь бид нар дахиад шинэ бүтээгдэхүүн нэмэх юм уу, үгүй юм уу? Бидний одоо энэ одоо тэр ажилтан бүрийн хийж байгаа үйл ажиллагааны процесс эднэр хэр одоо фул одоо тий чадамж нь хансан байгаа, гүйцэтгэл нь хэр тулсан байгаа, тулаагүй байгаа гэдэг. Тэхийн тулд мөн адилхан. Яг энэ мэдээллийн бүртгэлээ зөв хийгээд дээр нь ямар одоо форматаар мэдээллүүдээ хоорондоо солилцдог байх юм бэ гэдэг өгөгдлүүд их чухал байна гэсэн. Тэгэхгүй ажилтан нэг одоо өөрийнхөө ажлын гүйцэтгэлийн мэдээ тайлан хийчдэг. Дундчдны удирдлага нэг юм хийчдэг. Тэгэнгүүт одоо албадын удирдлагууд нэг юм хийчдэг. Тэгсэн гүйцэтгэх удирдлага өөр юм хүсэж байдаг. Тэгвэл энийг тэр доод шатнаасаа эхлээд бид нар ингээд нэг форматаа тогтоод бид ийм мэдээллийг л ингэж гаргана. Ингэж гаргана шүү бүр те. Ингэж боловсруулад энэ мэдээллийг л би авнаа. Гэт энэ одоо бүх юмдаа ингээд тохирцсон байх юм бол сарын эцэст нөгөө нэг ажлын тайлан болол ингээд гүйцэтгэх удирдлагууд одоо бусад одоо ажлын байранд байгаа ажилтнууд одоо те бусад юунуудаа бол ажил тааруу байна гэж ойлголцол үүсэхгүй байх нь байна тийм ээ. Бүх юм өөрөө нэгээрээ тодорхой гараад ирэх учраас
зөв шийдвэр гаргах шийдвэрийн моднуудаар хангалттай явах боломжтой болж байна. Өөрөөр хэлбэл энэ процесст оролцох бүх оролцогчд бол өөр гэсэн тодорхой тоонуудтай байх хэрэгтэй. Тоонуудтай байх хэрэгтэй. Тэг чинь ажил гүйцэтгэж байгаа учраас би бол яг ийм ажлыг ингэ хийцэн шүү гэдэг. Гэхдээ тэр хүн өөрөө бодоод тэр тоогоо боловсруулах биш, та тоогоо ингэ боловсруулад өгчдөг байгаараа гэдэг нь л өөрөө маш чухал байна. За тэгвэл жишээ аваад үзвэл одоо юу гэдгийг нэг цайны компани байлаа гэхэд тэ ингээд дэлгүүрүүтэй хамтарч ажилладаг цайны компани л гэхээр компани худалдааны төлөөлөгчийн гол тоонууд нь жишээ нь юу байж болох вэ? Та дөрөв орц гарц гэдэг нэг ярих шиг байна. Тэгэхээр одоо чинь одоо жишээлбэл энэ дээр гэж нэг тухайн худалдааны төлөөлөгч тухайн өдөртөө орох газрын тоон хэд юм бэ? Тэгээд орсон газрын тоон хэд юм? Тэг үүнээс амжилттай борлуулалт хийсэн газрын тоон хэд юм? Тэ одоо амжилтгүй борлуулалт хийсэн газрын дотроос нь дахиад дараа авъя гэсэн хэд юм? Ер нь авахгүй гэдэг нь хэд юм? Ингээ энэ мэдээлүүд өөрсдөө зөв гарчих юм бол одоо нэг харилцагчийн урамшууллыг яаж хийх вэ? Нөгөө маркетингийнхэн маань тэр мэдээллийг гаргаж аваад за ерөөсөө бид нар ийшээ төвлөрье. Бидний тэр нийтийн нийт худалдааны төлөөлөгч нь 2000 зэгтэй гэж явууллаа гэж бодоход 1000 нь авахгүй гэдэг нь шүү дээ. Тэгвэл шинэ харилцагчийн урамшууллын бодлого зарлах юм уу? Яах юм? Эсвэл одоо харилцаад байгаагаа борлуулалтын сайжруулах үйлдэл хийх юм уу? Гэт энэ дээрээсээ бид нар нэг мэдээлэл боловсруулад ямар хариу цохилт хийх юм бэ гэдэг юм бол гаргаж авах асуудал яриад байна гэсэн. Зөв. За тэгэхээр энэ бол шууд дараагийн асуулт руу хөтлөж байна. Юу гэхээр за ингээд мэдээж процесс явагдаж байна. Процессууд байдаг нийтлэг алдаа байна. Үнэлгээ хийгдлээ те. Одоо энэ чинь нөгөө програм хангамжийн асуудал орж байна шүү дээ. Одоо ERP ч юм уу те. Тэгэхээр ер нь яг зүгээр яг иймэрхүү түгээлт одоо борлуулалт түгээлтийн процесстэй бизнесүүдийн хувьд яг тэр түрүүндээ тохирсон програм хангамж сонгохдоо бас юун дээр анхаарах хэрэгтэй. Та нар бас зөвлөх үйлчлэгээ үзүүлэхдээ яг бас тэр програм хангамжийн сонголт юу гэдгийг тэр тал дээр нь яаж хамтарч ажилтгийг энэ дээр жоох ярив. Ерөнхийдөө одоо бид нар нэг сая түрүү хэлсэн нэг зөвлөхүүдийн баг гэдээ байгуулсан. Тэр нь өөрөө илүү үр ашиг тэр байгууллагын асуудлыг илүү өргөн хүрээнд богино хугацаанд шийдвэрлэх давуу талыг олгож байгаа. Үр дүн маш тодорхой гарч байгаа. Тэгээ энэ өрөөндөө бол бид нар ерөнхийдөө бол одоогоор бол Smart Logic гэх програмын компанитай бол хамтарч ажиллаж байгаа. Тэгээ Smart Logic-ийн ERP програмыг бол бид нар энэ байгууллагууд төлхөө хамтын ажиллагаатай яваад энэ програмын өгдүүд бол одоогоор бас бидний одоо энэ зөвхөн хөгжлөгийн шаардлага хэрэгцээг бас хангаж ингэж ажиллаж чадж байгаа програмуудын нэг. Тэгэхээр ерөнхийдөө бол бид нар энэ юун дээр бол хамтарч ажиллаад байгаа. Тэгээд ерөнхийдөө борлуулалт төгөлтөөр бол борлуулалтын үйл ажиллагааны програмыг сонгохдоо бол борлуулалтын үйл ажиллагааныхаа танай менежментийн үйл ажиллагааг тэр програм хангаж чадахгүй юу? Тийм ээ. Дээр нь процесс үйл ажиллагааны уялдаа холбоог бас ингэж хангаж чадахгүй юу? Тэгээд дээр нь та нарын байгуулсан шаардлагад нийцэж байгаа хэсэг, шийдвэрлэж чадж байгаа хэсэг. Тэгээд энэ байгууллага нь урт хугацаанд одоо тэр програмын компани ч үйл ажиллагаагаа урт хугацаанд явуулж чадахгүй юу? Тодорхой хөгжүүлэлтүүдийг хийж өгч чадахгүй юу? Гихмичлэнгийн ийм шаардлагуудыг бол ер нь харж иж ер нь бол авах хэрэгтэй байгаад байна. Зөв борлуулалт үйлдвэрийн програм. Ер нь зүгээр програм хангамж одоо ERP нэвтрүүлэх процессор нэг стандарт процессыг яаж явагддаг? Одоо яг ялангуяа хөдөлгөөний борлуулалт түгээмжтэй бизнесүүдээр бол мэдээж үнэлгээ хийгдэн тийм ээ. Мэдээж үнэлгээ хийгдээд болж игэл одоо чинь ERP програм нэвтрүүлэх гэж байгаа ч юм уу? Нэвтрүүлэх гэж байгаа байгууллагууд нь бол програм нэвтрүүлэхээс өмнө энэ менежментийн одоо мэргэсэн зөвлөхүүдийг одоо авчираад тэгээд үйл ажиллагааны процесс бүх юм зөв болгоод тэгээ бэлэн болгоцсныхаа дараа ERP руу орох юм бол тэр програм руугаа шилжих юм бол маш богино хугацаанд үр дүнгээ хүртэх боломжтой байдаг. Тэгэхгүйгээр одоо нэвтэрч байгаа нь яаж юм гэхээр ямар ч бэлтгэл ажил хийхгүйгээр нэвтрэх зөвхөн нөгөө програмаа бүртгэл хийдэг програм болгож ашиглаад мэдээллийн ямар ч боловсруулалт их боломжгүй ийм болгож хувиргаад байгаа. Тийм учраас байгууллагууд энэ тал дээр илүү анхаарах нь илүү чухал байгаа. Тэгээд бас удирдлагын бас өөрийнх нь санаачлах гэж чулаад одоо яг тэр нэг өгөгдлийг хэрэгжилж сурах те тэр нэг юм одоо бас сэтгэлгээний ч юм байгаад тах шиг байна. Сая яриад байгаа тэр удирдлагуудын сэтгэлгээ гэдэг дээр ерөнхийдөө ингээд зөвлөх үйлчлэгээ маань өөрөө тухайн байгууллагын түрүү ярьсан нөгөө нэг гинжи хэлгээ хаана алдаа байгааг илүү засах гэдэг байгаа шүү дээ. Тэгээд яг тэр алдаа байх засах гэдэг асуудал дээр зөвхөн удирдлагууд гэлтгүй ер нь бүх төвшингийн ажилтнууд маань бас нөгөө шинэ юм засан зогсох гэдэг байдлаараа жоохон өөрийгөө өөрчлөх байх эднэр дээр жоохон хойшоо суугаад байгаа. Тэрэн дээрээ нөгөө нэг үйл болгоцох асуудлууд бол үүсдэг. Тэгэхээр энэ бол бүх төвшөнд байдаг асуудал. Ганцхан удирдлага гэлтгүй. Тийм учраас
энэ бүгдийг ялахын тулд таны сайн тодорхойлох гэдэг санааг бий болгохтой бол удирдлага буюу тэр эзэн маань өөрөө хүсэх нэг чухал гэдэг. Яг үнэ тий. Хэрвээ энэ хүсэх гэдэг зүйл хэрвээ тэр байгууллага удирдлагад байхгүй бол сая миний яриад байгаа хөнгөн тэр жижиг бэрхшээлүүдэд тулгараад унаад тэгээд энэ менежмент өөрчлөлт шинжилтээ бол хоош нь тавьчих асуудал гарч ирдэг. Тэгэхгүй одоо зарим удирдлагууд ингээл за дижитал шижид хэрэгтэй програм ихтэйгэд мөнгөний гаргаж өгч өөрөө алга болчихсон. Төхөөл хайгаад байгаа шүү дээ тий. Тэрэн дээр яг үйл ажиллагаан дээр бол жоохон төгсөл үүсгэх нь үгээр нэг хэдий зөвлөх үйлчлэгээний улсууд бид нар ингээд зөвлөх үйлчлэгээр очиод тэр нэг алдаа хаана вэ юмыг олоод өөрчлөлт гаргахын тулд шийдвэр хэрэгтэй биднэрт. Тэр шийдвэрийг хэн гаргах вэ гэхээр нөгөө удирдлага гаргах шүү дээ. Гэтэл бид нар бол зөвхөн зөвлөх үүрэгтэй хүмүүс учраас шууд удирдах тийм ээ тэр одоо тэр эзний эсвэл тэр удирдлагын гаргадаг шийдвэрийг бид нар өөрсдөө гаргах бол боломж байхгүй. Тэгэхээр энэ дээр нөгөө таны дэд байгаа өөрсдөө ингээд ийш тийш амраа явцдаг ч юм уу эсвэл газар зүйн ажиллаар явцдаг ч юм уу өөрсдөө байхгүй орон нутг руу явцдаг ч юм уу манлайлж оролцохгүй шүү. Тэгэхээр ингээд энэ манлайл нь байхгүй болоод ирэхээр энэ нөгөө зөвлөх үйлчлэгийн ажил удаашралтай үр дүн жоохон удаан гарах асуудал үүсэх гэдэг. Тэгээ бас зүгээр анзаараад тахаар ямар ч юм ERP ч ямар нэгэн програм хангамж бичлүүлэгчдийн зүгээр төслийн удирдлагын програм ч ингээд хараад тахаар яг нэг технологи ашиглаж ерөнхийдөө ийм сахилгатын дадлын асуудал юм билээ дээ. Чи бас нэг одоо нэг хэсэг ажиж чинь бол ийм угаасаа тийм эсэргүүцдэг нэг тийм хэсэг бол заавал гарч ирдэг юм шиг л дээ. Үн чи өмнөхөн зүгээр өмнө ингээл болчиход ирсэн. Заавал нэг ийм оруулж ирэх шаардлага байна уу гэд яг нэм цаад ухчих ач холбогдыг нь ойлгохгүй нэг эсэргүүцдэг нэг хэсэг байгаад байгаа шүү дээ. Тэрнтэй яг тийм зүйл гардаг. Гэхдээ энийг бид нар нөгөө олон талаас нь авч үзэх хэрэгтэй болчиход байгаа. Нэгдүгürt түрүүний ярьсан хүн нөгөө нэг өөрчлөгдөнө гэдэг бол бас тийм амархан асуудал биш. Хийгээ дадаа сурцсан юм тэрийгэ хийгээ сурцсан байгаад гол асуудал нэгдүгürt байгаа. Хоёрдугаарт бүх юм одоо нөгөө нэг тоогоор илэрхийлэгддэг болж эхэлнэ. Тэгэхээр нөгөө нэг гүйцэтгэл хүртэл үнэлэгддэг болж эхэлнэ. Дээр нь одоо энэ дээр бид нар бол зөвлөх үйлчлэгээ үзүүлж явахт бол нээлттэй байдлаар хандах хэрэгтэй байдаг. Тэрний үгээр одоо хянагт болоод ирэх асуудал үүсдэг. Одоо чинь магадгүй нэг буруу зөв үйлдэл гаргадаг байсан бол тэр үйлдэл хэдэн хүртэл одоо ингээд хяналтанд орохоос асуудал тул зогсолтод илэрч эхэлнэ. Тэгэхээр энээс болоод нөгөө нэг тэр одоо гүйцэтгэх төвчний дунд чатны менежерүүд ингээд энэ улсууд маань бас жоох эсэргүүцэх асуудал үүнтэй холбоотой. Гэхдээ бид нар эргүүлээд энэ нөгөө нэг зөвхөн тэр хүнийг л гээд байгаа асуудал биш юм аа. Ингэснээр бүтээн сайжирна. Бүтээн сайжирнаасаа байгууллагын орлого нэмэгдэнэ. Орлого нэмэгдэнэ гэдэг маань цалин ус нэмэгдэх зөрүүлээд бид нар яах ёстой вэ гэхээр тэр KPI үнэлгээ одоо тэр хийснээр нь цалинжуулах юм руу аваач тэр цалин усны нэмэгдүүлэх тал руугаа давхар анхаарах ёстой гэсэн. Тэгжээж эн чинь харилцсан бие биедээ ашигтай гэдэг нөгөө нэг бизнесийн үндсэн зарчим энд хэрэгжих ёстой гэсэн. За тэгэхээр одоо дараагийн асуултаар бас хөдөлж जैन энэ нөгөө нэг одоо бүтээмжгээ саатаа баг ярьчлаа тий. За худалдааны төлөөлөгч борлуулагчдыг одоо нөгөө бүтээмжтэй ажилуулах бас төрөл бүрийн хөшүүргүүд гүйцэтгэх удирдлагууд их хэрэг болдог тийм ээ. Янз янзын цалингийн хөшүүргүүд хэрэгэлдэг. Ерөн зүгээр анзаараад тахаар яг ийм түгээлт борлуулалтын бизнес модельтэй бизнесүүд дээр яг тийм борлуулагчдын бүтээмжийг ахиулах янз янзын хөшүүрг ашиглах тийм ямар гол аргууд байдгийг энэ дээр жаахан сонирхолж ярил тий. Тэгэхээр нэг юу яагаад байгаа. Одоо ингээд бид нэр цалин ус урамшууллын тогтолцоо KPI үнэлгээ гэл ингээл ярихаар бид нар нэг юмыг ингээд ер нь бол дутуу орхичод байгаа. Энийг зөв хийхэд бол тэрний үгээр ашиг алдагдлын тооцоол нэгж бүтээгдэхүүний ашигын марж ямар байгаа юм бэ? Энэ имийг гаргахгүйгээр байгууллагууд яагаад вэ гэхээр ерөнхийд нь энэ хүнд нэг зах зээл цалин юм байна. Ер нь ингээд өгч чинь ингээд өгчил гэж хандаад байгаа. Тэгэхээр зүй нь бол одоо би юу гэж зөвлөдөг вэ гэвэл тэ одоо нэгж бүтээгдэхүүний ашигын маржаас хэдэн хувийн аль алба авах юм бэ? За борлуулалтын алба одоо 10% нь авах юм байна. Эсвэл 7-8% нь авах юм байна гэж байгаа юм бол тэр худалдааны төлөөлөгч тэр нэгж бүтээгдэхүүний хэдэн хувийн ашиг маржийг авах юм тэр 7%-аас. Түгээгч хэдийг авах. Тэр менежер хэдийг авах. Тэ ингээд энэ бүх юм тодорхой байхгүйгээр өх одоо тэр тоогоо тооцож гаргаагүй үжиж тухайн хүний ажлын гүйцэтгэл цалин урамшуул үнэлэх гээд байгаа нь өөрөө бид нар бодиттой үнэлэх боломжоо алдаад байна л гэж би хардаг. За үнэлэх бол одоо ингээд тустай асуудал. Эхлээд бид нар юу өгөхийгөө тооцож гаргаач. Хэрвээ чи нэг бүтээгдэхүүн заруулж чамд ийм олно гэдэг юм тодорхой болчихмол нөгөө хүн чи одоо зоригтой болж эхлэх гээд байна.
Одоо нөгөө худалдааны төлөөлөгч нь зорилготой, нөгөө түгээгч нь зорилготой түгээдэг. Тэ? Их түгэх. Тэгэхээр цалин ууршуулсан тогтолцоон дээр бол би ялангуяа KPI үнэлгээ дээр бол өндөр хөшүүрэх талбаруудыг зөв олж тогтоогооч. Тухайн ажлын байрууд дээр. Жишээлбэл худалдааны төлөвлөлт ирэхээр захиалга авсан газрын тоог үнэлэх хэрэгтэй байна, тийм ээ. Одоо тэр захиалга авсан мөнгөний хувь хэмжээг нь тооцдог байх хэрэгтэй байна, тийм ээ. Бэлэн борлуулалтыг нь бас хідээр ингээ үнэлдэг байх хэрэгтэй. Ингээд энэ өндөр хөшүүрэх талбаруудаа зөв үнэлээд дээр нь хэр хэмжээний ашиг марж өгөх гэдэг нь тодорхой болчих юм бол энэ асуудал бол ямар ч асуудал байхгүй, хүн ажлын байран дээр тогтвортой тодорхой урт хугацаанд ажиллах боломж нь байна гэж хараад байна. Тэгээ энэ дээр хүний нөөцийнхэнтэй бол зарим юм дээр зөрчлөх асуудал гардаг л да. Тэр нь юу гэхээр цалин бол чухал биш шүү дээ гэдэг асуудал яриад байд. Цалин магадгүй тэр бодлогын өрөөнд бол тэр хүний нөөцийн бодлогын өрөөнд бол тийм байх гэдгийг л үүсэхгүй. Гэхдээ өнөөдөр яг Монголын нийгэмд бол өнөөдөр цалин чухал байгаад байна. Би хэдэн төгрөгийн цалин авах нь маш чухал байгаад байна. А цалин бага байгаа учраас л тэр өх мөнгө тодорхойгүй байгаа учраас л хүмүүс одоо Солонгос руу яваал тэ илүү мөнгө өгөх газар руу яваад бид нар хүний нөөцийн алдагдлалд ороод байна. Тийм учраас энийгээ бид нар маш зөв хуваарлж олдог байх нь чухал байна л гэдэг асуулт. Одоо энэ ихтэй газрууд яг энэ борлуулалт тал дээр нь ажил хүчин их л муудаж явах шиг байна, тийм үү? Ер нь бол ажил хүчин бол тааруухан байгаа. Тийм учраас одоо мэдээж одоо улс байлаа гэж утгач нь дотроо нэг салбартаа л хуваагдсан шүү дээ. Уул уурхаа гэл ингээл те. Тэгэхээр ерөнхийдөө бол бас энэ бид нар би бол одоо Монголын борлуулагчтай холбоогийн байгууллагын хувьд бол борлуулалт төлөвлөлтийн салбарын ажилтнуудыг одоо бусад одоо татах хөгжүүлэх тал дээр бол бас нэг тодорхой юм ажлууд төлөвлөсөн одоо эхлүүлэх гээд ингээ байж байгаа. Жишээ нь одоо юу гэдэг чинь одоо тэтгэлэг хөтөлбөр гээд байх жишээтэй тийм ээ чинь одоо маш хүү одоо сургууль төгслөө 12 дунд сургуулиудыг төгслөө гэж бодоход дунд сургуульд ажиллаж байгаа хүмүүсийн хэдэн хувинд ихтэй сургуульд орж байгаа вэ? Одоо яг одоо надад судалгаа бол алга. Одоо бид нар энэ лөө орж ажиллах гэж байгаа учраас энэ судалгааг бол гаргана. Тэгэхээр хэдэн одоо дээд сургуульд сурах боломж одоо санхүүгийн боломж юм байгаа юм бэ? А тэгвэл дээд сургуульд орж чадахгүй байгаа хэсэг манд тэгвэл яаж байгаа? Хөдөлмөрийн зах зээл рүү орж ирж байгаа гэж бодож байна. Тэгвэл бид нар одоо энэ төгөөл борлуулалтын салбарт энэ мэргэжил, энэ худалдааны төлөөлөгч, энэ ажил мэргэжлээ сурчлах, дээр нь одоо тэр хүмүүс маань энэ салбарт ажиллахын тулд жолооч болох хэрэгтэй байна. Тэр мэргэжлийн сургалтанд сурах хэрэгтэй байна. Тэгвэл энэ мэргэжлийн сургалтанд сурах зардал, жолоочийн зардлын энэ байгууллагуудаа тохироо тэтгэлэг хөтөлбөрт зарлаад нэг жилийн хугацаанд доктортой ажиллаад тэр нь одоо нэг ажилласан хугацаанд дүүцээд одоо хаагдаад ингээд нөгөө салбарын боловсон хүчнээ яаж бэлтэж авах вэ гэдэг рүү бас нэг бодлогын хэмжээнд бол жоохон анхаарч ажиллах төлөвлөлтүүд хийгээд хэрэгжүүлэх гээд явж байна. Зөв. Ер нь нөгөө нэг сайн захирлууд чинь бол анхандаа энэ сайн борлуулагчд байсан юм голдуу нийтлэг төвхтэй шүү дээ, тий. Тэгэхээр юу асуух гээд нэхэр одоо ингээд бизнесийн орчин маш их өөрчлөгдөж байна. Хөдөлмөрийн зах зээл маш их өөрчлөгдөж байна. Ер нь одоо зөвхөн тэр худалдааны төлөөлөгч гэдэг хүн ч юм уу, ер нь борлуулагч гэдэг хүндний гол түлхүүр ямар ур чадварууд одоо хамгийн их чухал болоод байна, тий. Энд тодруулж ярил. Зөв. Одоо тухайн худалдааны төлөөлөгч, борлуулагч гэдэг улсуудын ур чадвар юун дээр суурилцах вэ гэхээр би түрүүн эхлээд ярьсан нэг сайн баг гэдэг асуулт би ярьжсэн. Хүн өөрөө хэл ярианы чадвартай ч юм уу, хүн сайн панаалдаж чадна, хүнд одоо хошгоруулаад ч гэсэн зарах марах гэл ингээ. Энэ бол одоо нөгөө тал тоцорчж байгаа. Тэгэхээр бид нар одоо ур чадварт суурилсан сургалт, одоо бид нар сургалтын арга барилыг өөрчилж байгаа гэсэн үг. Одоо худалдааны төлөөлөгч өгч бэлтгэхдээ бид нар өмнө нь ур чадварт суурилсан сургалт ордог байсан бол одоо процесс суурилсан буюу тухайн ажлыг гүйцэтгэх тэр процесс суурилсан сургалт болгож өөрчилж байгаа гэсэн. Тэгэхээр одоо жишээлбэл түгээлтийн ажилтан маань түгээлтийн ажлаа өнөөдөр хийгээ гүйцэтгэхэд жишээлбэл 46 процесс гүйцэтгэж байгаа байхгүй. 46 процессыг хийж гүйцэтгэж байгаа. Тэгэхээр бид нар сургалтын ур чадвар яаж өөрчилж байгаа гэхээр энэ нэгдүгээр процессыг хийхэд энэ хүнд ямар ур чадвар хэрэгтэй юм бэ гэдгээр нь тухайн хүндээ тэр ажил гүйцэтгэх процесст суурилсан ур чадваруудын суулгах асуудлыг барьж одоо сургалтаа өөрчилж байгаа гэсэн. Тэр энэ нь бол өөрөө нөгөө нэг одоо шууд одоо нөгөө нэг тэр хүн хувийн ур чадвар ямар байх ёстой вэ гэхээс илүү энэ ажлыг хийх процесст ямар ур чадвар хэрэгтэй вэ гэдэг агуулгыг бий болгож байгаа гэсэн. Тэгэхээр энэ дээр бол нэг юм өөрчлөлтүүд гарч байгаа шүү. Тэгэхээр
хөнлөөш ажлын тэр байр зүй чиглэсэн энэ ур чадваруудыг бий болгох асуудал. Өөрөөр нөгөө том процессын системийн нэг тийм үр дүнтэй оролцогч нь болох гэдэг шүү дээ. Тийм. Тэгэхээр шууд тэнд ороод тэр системийн дагуу ажиллаж чаддаг болгоод тэр ур чадварууд тэр процесс гүйцэтгэх ур чадваруудыг тэр эзэмшсэн байх нь илүү хэрэгтэй байна гэсэн. Мэдээж хувийн хөгжил бол хувийн өөрөөс нь дэвжих, өөрийгөө хөгжүүлэх энэ юм бол нээлттэй байгаа шүү дээ, тийм ээ. Энийг нь одоо тэгвэл яг нөгөө байгууллагын том хүний нөөцийн бодлоготой холбож авч үзвэл одоо хүний нөөцийн бодлого нь ямар байх бол өстэй болж байна. Зөв. Одоо чинь бид нар бол зөвхөн одоо борлуулалт түгээлтэй холбоотой зүйл ярьж байгаа. Жишээлбэл хүний нөөцтэйгээ холбоод ирэх юм бол мэдээж одоо тухайн байгууллагын хүний нөөцийн зөв бодлогоо гаргаад энэ одоо нөгөө нэг процесстой суйрлаад ажлаа сайн гүйцэтгэж байгаа хүмүүс маань ямар шат дараалал карьер хөгжлөө хийх юм, тийм ээ. Тэр карьер хөгжлийн шат дарааллыг яаж бий болгох юм? Тэр цалин ус урамшууллын тогтолцоо нь ямар байвал болох юм? Ингээд энэ бүх юмыг бол тэр яг хүний нөөцийн бодлогын хэмжээнд нь гаргаж ирээд авчиж тавих нь илүү чухал байгаа гэсэн. Тэгэхээр ингэж л одоо хүний нөөцтэйг уялдаж гаргаж ирэх нь. Тэгэхээр байгууллага зайлшгүй хүний нөөцийн алба, хүний нөөцийн бодлого процесс маань бол өөрөө зайлшгүй байгууллагуудад чухал шаардлагатай. Тэгээд яг ийм албатаач байгууллагууд байна, ийм албагүйч байгууллага нь аль нэг нь албагүй байх юм бол аль нэг одоо удирдах функцүүд нь ажиллаад давхар хийгээ явж байна, тийм ээ. Тэгэхээр энийгээ бол анхаарч ажиллаад хэрвээ хүн ер нь бүх юмыг ганцаар их боломжгүй шүү дээ. Бүх юмыг чаддаг байх боломжгүй. Тэгвэл одоо нөгөө нэг хүний нөөцөөр албагүй байлаа гэж бодлоо гэхэд хүний нөөцөөр мэрэгсэн зөвлөх авчирд өөртөө зөвлөгөө үйлчлэгийг авчдаг. Тэгээ хэрэгжүүлж явж байгаад өргөжөөд ирэхээр тэр алба бүтцээ бий болгодог ч юм. Ингээ шатлаа явах юм бол хөгжлийн боломж, хөгжих боломж нь бол нээлттэй байгаа гэж харагдав. Зөв. За тэгвэл одоо нөгөө талаас холбогддог функцтэй холбоод асууя. Тэр нь одоо санхүү байгаа шүү дээ. Та түрүүс ингээд бүтээгдэхүүн болгон дээр юм одоо циклийн зургал гаргаад явуул илүү оновчтой байдгаа гэх. Тэгээ тэр тухайн бүтээгдэхүүний одоо тэр нэг ашиг алдаг юм уу? Ер нь яг тэр бүтээгдэхүүн ихэр амьдрах чадвартай гэдгийг нэг тодорхойлох гээд шүү дээ, тий. Яг тэрийг дагсан мэд санхүү бүртгэлийн янз янзын юмнууд орж ирнэ шүү дээ. Процессууд, функцууд орж ирнэ, тий. Тэгэхээр яг энэ одоо түгээлт борлуулалтын энэ ийм том процесс циклтэй санхүү талаа холбоод аваад үзвэл яг санхүү бүртгэл ёс ямар байдлаар зэгцтэй явах хэвээр. Яг тэгэхээр санхүү бүртгэл ялангуяа жижиг бизнесүүд бол эхнээсээ санхүү бүртгэл айчаад дараа нь маш их асуудал гарч ирдэг. Татвар дээр ч гэдэг юм уу, янз янзын тайлбар дээр ч юм уу, тий. Тэгэхээр яг санхүү бүртгэл талаас анхаарах зүйл байна. Бас мэдээж тодорхой програм хангамжийн шийдлүүд орж ирж байгаа. Энэ дээр бас юу харж болдгийг, тий. Гэхдээ нэлээд том асуудалаас очлоо. Зөв. Энэ юу яагаад байгаа? Одоо жишээлбэл би бол санхүү хүн биш. Нөгөө нэг бас хүний нөөцийн хүн биш учраас ерөнхийдөө нөгөө нэг санхүү хүний нөөцийн зөвлөхүүдтэй хамтарч ажилладаг учраас тэр зөвлөхүүдийн нэг барьдаг байр суурь зарчмыг бас хамтраад ажиллаа явдаг хүнүүд бол яриад байгаа шүү. Одоо мөн одоо санхүүгийн хувьд болохоор би манай тэр санхүүгийн зөвлөх маань юу гэж ярьдаг вэ гэхээр санхүү тайлангийн олон улсын стандартад нийцсэн тэр сангийн яамс хэлсэн үнэлгээ дүгнэлт нь хийгдсэн програм байвал их зүгээр гэж ярьдаг. Зөв. Яг тэгвэл хамгийн наацхан шалгуур үзүүлэлт бол тэр л юм байна л да. Түрүү хэлээд байгаа татвар тойлон байлгангаа гаргахад тэр шалгуурт нийцсэн програм байжж нөгөө сайн яриад байгаа шалгуурыг хангах юм байна. Тэгээд эндээсээ эхлэх юм. Тэгээд түрүүн борлуулалтын програмдаар ярьсан шиг урт хугацаанд доктортой үйл ажиллагаа явуулсан. Байгууллагын болон програм одоо байгууллагын дотоод оршиж хангаж чадах хэсэг. Нөгөө байгууллагч нь мэдээж хөгжүүлэлт юм хийж чаддаг хэсэг гэдэг энэ шаардлагууд юмнуудаа бас ингээд тавьжиж тийм програмыг сонгох нь илүү үр дүнтэй байдаг шүү гэдэг асуудлуудыг бол тавьж байгаа харагддаг л да манаас. Ер нь тийм лист байдаг бол сангийн яамнаас магадгүй итгэмжсэн байдаг юм шиг байлаа шүү. Байдаг юм шиг байна гэж би ойлгосон. Болох хэрэгтэй юм шиг байна тий. За тэгэхээр Asma консалтинг компани бол одоо тав тэрийн сайн ярьсан энэ одоо борлуулалт түгээл тэгээд санхүү хүний нөөц гэсэн энэ функцуудын цогц байдлаар зөвлөх үйлчлэг үзүүлээд байна шүү дээ. Ерөнхийдөө бас угаасаа ингээд одоо нэгийг үзүүлчихээр нөгөө тал нь орхичих гэдэг юм байдаг баг. Ерөнхийдөө яг ингэж цогцоор нь одоо зөвлөх үйлчлэг үзүүлэх юм бас давуу тал нь юу вэ те? Энд дээр жоохон тодруулж ярил. Яг нь ер нь бол Asma support гэдэг манай энэ зөвлөхүүдийн одоо хамтарсан нэг юм баг байгаа. Тэгээд энэ Asma support компани дээр бол бид нар нэгдээд яваад байгаа. Тэгэхээр энэ зөвлөхүүдийн багийн давуу тал нь юу гэхээр тухайн салбартаа олон жил ажилласан. Тэгээд тулгарсан асуудлыг шийдвэрлэх маш их туршлагатай ийм хүмүүс байгаагаараа ер нь бол маш давуу талтай гэсэн үг. Тэгээд дээр нь зөвхөн одоо чинь би өөр дөрөө гээд ярихад борлуулалт түгээлтийг
тэр байгуул дээр шинжил хийх гээд яваад ороход санхүүгийн албатай зайлшгүй уйлдаж ажиллах шаардлага үүсэж байгаа. Нөгөө үйлдвэрлэлтэй зайлшгүй шаардлага үүсэж уйлдаж ажиллах. Нөгөө хүний нөөцтэй зайлшгүй шаардлага үүснэ. Тэгээд ингээд зайлшгүй шаардлага үүсээд ажиллах гэхлээр нөгөө санхүүгийн албан хаалга ачдаг байхгүй. Өө бид нар одоо манай санхүү бол ингэхгүй. Бид нар одоо бидний хүний нөөцийн бодлогоо өөрсдөө ингэж чинь. Гэтэл одоо борлуулалтын албан дээр тулгарч байгаа нэг асуудлыг шийдвэрлэхийн тулд зүй нь бол энэ асуудалд санхүүгээс юу анхаарах энэ асуудлыг шийдэхэд хүний нөөцийн бодлогын хувьд юу анхаарах, үйлдвэрлэлийн хувьд юу анхаарах. Ингэжээж энэ нэг тулгамдсан тэр нэг асуудыг дахиж одоо босч ирэхээргүй болтол нь тэр асуудлыг тулд шийдвэрлэх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр ингэж шийдвэрлэдгээрээ нөгөө нэг бидний зөвлөхүүдийн баг салбар хүртээ мэрэгсэн зөвлөхүүд орж ажиллагаад байгаа нь бол энэгээрээ давуу тал болж байна. Тэгээд дээр нь хэлэхэд одоо ингээд салбартаа олон жил болсон зөвлөхүүд хамтраад явахаар бидний хувьд юу гэдэг чинь өнөөдөр нэг асуудлыг шийдэх 10 арга байна гэж үзэхэд бид нар нөгөө нэг олон жилийн туршлага нэг компани дээр ажилласан туршлага биш байхгүй юу. Одоо жишээлбэл нэг байгууллага дээр нэг хүн 20 жил ажиллаад зөвхөн тэр хүн бол тэр байгууллагын тэр бүтээгдэхүүн тэр юм дээр л их сайн болчиход байгаа байхгүй. Гэтэл бид нар чинь нэг асуудлыг шийдэх өчнөө олон байгууллага дээр маш олон бүтээгдэхүүн үйлчлэгээ үзүүлж явж байгаа учраас нэг асуудлыг шийдэх 10 арга барилаа гэж бодоход магадгүй тэр 10 таарахгүй байлаа гэж бодоход бид нар 11 дахь аргыг гаргаж ирэх тийм л туршлагыг хоригдлуулсан бий болгоцсон байгаагаараа тэр дотоод орчинд цогцсон процессыг дахиад зохиогоо гаргаад ирэх боломж нөхцөл нь бол бүрдэж идэл гэсэн үг. Ер нь зүгээр яг уу нэг дунд хэмжээний үйлдвэрлэл хүнсний үйлдвэртэй тэгээд тэгвэл борлуулалттай тийм бизнес дээр ерөнхийдөө тавхны зөвлөх хүчтэйг хэр хугацаа авдаг вэ ингээд процесс чигдрээ. Хугацааны хувьд бол ер нь нэг үнэлгээ шинжилгээний ажил ордур хамгийн богиндоо бол нэг 3 сар болтой. Хамгийн богиндоо одоо тэгэл ямар ч лсэн нэг систем юмын үнэлгээ шинжилгээг нэгээд тэг тэр алдаа юмын засах ажлын төлөвлөгөөгөө гаргаад тэрнийг хэрэгжүүлээд нөгөө хэрэгжүүлж ажиллах субъектүүдэд бүх юмыг зааж өгөөд ингээ гаргахад тэгтэл одоо байгууллагууд яадаг вэ гэхээр зааж өгөө гарахаасаа гадна тэр чи үр дүнгээ тооцно. Эргээд тэрэн дээр хүн алдна. Магадгүй тэр процесс өөрөө зарим нэг шинжилгээний явцад нөгөө нэг бүрэн илрээгүй алдаа хүртэл хэрэгжүүлэлтийн явцад гарч ирдэг байхгүй. Гэтэл тэр гажаанууд хүртэл гарч ирээд ингүүт дахиад засах асуудал эдгээр гарч ирнэ ингээд ингээ явахаараа бол бас тодорхой хэмжээнд бол 6 сар мар түүнээс дээшээ ингээ явах асуудал үүсдэг. Ер нь танаа сайтаас харсан ингээд маш олон юм үйлчлэгээ нийлж жагсаат листүүд. Ер нь яг зүгээр хамгийн тийм хэрэгцээтэй гэдэг юм уу компаниудын нийтлэг авдаг зөвлөх үйлчлэгээнүүдийг юу байна? Тэгээс ямар гол зөвлөхүүд танаад байна те. Тэгэхээр наад дээр чинь одоо инхээр тухайн байгууллага бол өөрөө мэдээж ер нь байгууллагууд янз бүр байна. 20 жил болцсон байна, 30 жил болцсон байна, 10 жил, 5 жил. Гэлээ гэхдээ энд хичнээн жил ямар хичнээн жил үйлчлэгээ явуулсан нэг чухал биш байгаад. 30 жил болсон байгууллага дээр ч очиж байна. Хэцүү л байна. Өнөөдөр 20 жил болсон ч хэцүү л байна. Тийм учраас байгууллагууд маань өөрсдөө нөгөө нэг тэр үйл ажиллагаа процессыг тасан цогцчоод султалаа олж харахгүй байх тийм юунд орчоод байгаа. Юу гэхээр ерөөсөө ингэж л хийдэг, ингээл болдог, ингээл яваад байдаг гэсэн байдалтай болцсон байгаа учраас тэр султалаа олж харахгүй байгаа юм. Маш их өргөө зардал ингэ чимээгүй яваа. Чимээгүй. Тэгэхээр яг юу хэрэгтэй, юу дутуу байгааг одоо юу гэдэг чинь бид эндээс хэлэхэд хэцүү. Тийм учраас уул нь бол байгууллагууд бол бид нар ингээд яг нэг зөвлөхийн баг очоо шинжилгээ хийхээр бүх албад нэгжүүд дээр л зөрчил үүсэж байгаа. Тэр нэг алдаа юмнууд гарч ирээд байгаа. Гэхдээ тухайн байгууллага маань өөрөө үнэхээр одоо бид нар одоо бүх зөвлөхүүдтэй үйл ажиллагааныхаа бүх чиглэлээр авахгүй Тэгэхээр бид нар нэгдүгürt энэ хэрэгтэй байна. Нэгдүгürt бид нар одоо борлуулалт хэрэгтэй. Нэгдүгürt бид нар санхүү ер нь яваад байна гэдэг байдлаар өөрсдөө одоо юу авах одоо аль одоо алба дээр үйл ажиллагааны дээр зөвлөхөө хөгжлөг авах гэдэг байгаагаа бол сонгох боломж бас байж байгаа. Бөөнөр нь авсан ч бас болж байгаа гэсэн. Тэгэхээр дэрийг бид нар эндээс тулахш байгууллага маань өөрсдөө хүсэл зорилгоороо шийдэхгүй бол бас болохгүй гэсэн. За ирэхэд ингээд подкастын дугаар өндөрлөж явж байна. Тэгээд хамгийн сүүлд нь бас тав хүнтэй ер нь яаж хамтарч ажиллах болох гэдэг жоохон деталь зөв. Ерөнхийдөө түрүү хэлсэн чинь бид нар зөвлөхүүдийн багаа мэдээж өөрсдийнхөө үйл ажиллагааны чиглэлийн байгууллагуудаар үйл ажиллагаа явуулаад байж болохгүй. Ягаад гэвэл бид чинь нэгдэж нэг зорилгоор үйл ажиллагаа явуулах гэж. Тийм учраас бид нар ASMA Support гэдэг компани дээр бид нар одоо зөвлөхүүдийн нэгдлээ бий болгоод ингэ явж байгаа. Тэгэхээр манай ASMA Support компани захирал Соёлмөх гэдэг
зөвлөх байж байгаа. Энэ хүн бол санхүү, үйлдвэрлэл, ТНЗ дээр зөвлөх үйлчлэгээ үзүүлдэг. За хүний нөөцийн зөвлөх үйлчлэгээг бол одоо манай Amo Tushik гээд компани захирал одоо амар гэж хүн байж байгаа. Энэ хүн маань бол сасалын хүний нөөцийн зөвлөхийн салбарт бол 22-3 жил ажилласан юм хүн байж байгаа. Тэгэхээр энэ хүн маань бол бас астма саппорт дээр бол хүний нөөцийн зөвлөхийн байр суурьаар ингээд үйлчлэгээ нэгдээд үйлчлэгээ үзүүлж явж байгаа. За би бол өөрөө борлуулалт түгэлтийн зөвлөх үйлчлэгээ үзүүлдэг. Тэгээд астма саппорт компани дээр бол борлуулалт түгэлтийн зөвлөх гэсэн статусаар ингээд явж байгаа гэсэн. За баярлалаа. За тэгээд бизнесмен подкастын дугаарыг энэ төрөйд өндөрлөе. За ярилцсан сэдв бол үнэхэр чухал байсан гэж бодож байна. Ягаад тэгэхээр бол одоо манай эдийн засгийн бүтцийг харсан ч гэсэн одоо худалдаа үйлчлэгээ нэлээ их үеийг эзэлдэг тийм ээ. За тэгээд одоо үйлдвэрлэл, борлуулалт, түгээлт, за тэндээс гарах одоо тоо мэдээллийг ашиглах, маркетинг, гүйцэтгэх удирдлага, тэндээс урах одоо янз янзын бизнес шийдвэрүүд нь шүү дээ. Энэ нэг юм том найрал хөгжим донд одоо яг хамгийн гол одоо түлхүүр үүргийн борлуулалт түгээлтийн процесс гүйцэтгэдэг. Энэ ингээд цэгцтэй явж чадвал энэ бизнес өөрөө ч гэсэн маш их цэгцрээд хөнгөн болоод болдог тий. Тэгэхээр бол үнэхээр яалтчгүй юм чухал одоо зөвлөх үйлчлэгийг та үзүүлж байгаа юм байна. За ингээд подкастын дугаарыг түрээд өндөрлөе. Маа зочноор Астма Саппорт компани зөвлөх борлуулагчдын холбооны тэргүүн 10 зөвлөх оролцсон. Баярлалаа танд. Баярлалаа.